Мэдгүй шүү дээ. Та болно гэж хэлээд байлаа шүү дээ. Та мэдэн шүү дээ. Миний дараа чи үзэж байхгүй. Яс цэндэл орно шүү дээ. Хай. Бүгдэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Юу яа entertainment хүн чихэр нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн түншээр гэр бүлийн гишүүн бүр зориулсан Канадын алдарт витамины брэнд болох Jameson хамтран ажиллаж байна. Jameson биш үү? Jameson. Урд хэлээр наа чин Jameson л. Тэгээ манай Jameson нөгөө нэг юм нэмэлтээр юм арьсан зориулсан clear skin гэдэг юм бүтээгдэхүүн бас ингээ борлуулж байгаа. Тэгээд Монгол эмийн гэсэн бүх салбаруудаар City Farm эмийн сангуудаар болон бусад эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Тэгээд арьсны асуудалтай одоо 10 жилийн өсвөр насны хүүхдүүд дээрэс нь тийм гормоны батг гарч байгаа. Та эсвэл ингээл ягаан батгнаас бус нь гарч байгаа тий. Ягаан батг гэж бүр дотроо ингээд идээтэй ингээд гарч ирдэггүй ч юм уу тий. Тийм толгой авахгүй тийм батж амар хэцүү байдаг. Тэгээд ерөнхийдөө бол энийг бас туршаад үзээрэй гэж хэлмээр байна. Гэхдээ бид нэр эмзүүч нар биш учраас яг зөвлөгөө аваад яг арьсан чинь ямар асуудал тохиолдоод байна, юу хэрэглэж ийсэн, ямар нэг арьсандаа тий янз бүрийн юм одоо тариамаараа хэрэглэж ийсэн үү гэдэг ч юм уу тий сайхан бүх юмдаа хийлээд тэгээд зөвлөгөө аваад хэрэглээрэй гэж хүсмээр байна. Ер нь бол витаминыг нөгөө шууд аваад хэрэглэхээсээ илүүтэйгээр эмзүүч нараас нь асууж байгаа зөвлөгөө авч байгаад бас хэрэглүүл зүгээр 181883 гэсэн дугаараас мэдээлэл аваарай тийм ээ. Тэгээд дээрэс нь шинжилгээ өгч тийм билээ шүү дээ. Аль витамин дутагдаад байгаа, аль нь илүүдэд байгаа юм мэдчих юм билээ. Эрсээ шинжилгээ тэрийг өгчөөд витамин яваарай. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээр мэд. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За, өнөөдрийн сэдвээр юу ярилцах вэ гэхээр энэ ер нь айгу чухал сэдв баггүй. Ингээд одоо гэр бүл болоод ингээд хамтран амьдраад ингээд эхлэнгүүт яалтч өнөө бидний дунд гарч ирдэг нэлээд том асуудал санхүү байдаг. Тэ? Санхүү нөхрөнд аагаад ингээд явах хэрэгтэй юм уу? Эхнэр нь одоо яг яах хэрэгтэй вэ, тэ? Аль үүрэг хариуцлага гэдэг юм хуваагдчих гэлдэг. Эндээс болж гэр бүлийн маш олон одоо маргаанууд гардаг. Тэгвэл одоо яг энэ талаараа л өөрснийхөө үзэл бодлыг ярих. Гэтэ бид гур бол яг өөрснийхөө үзэл бодлыг ярина. Яг тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй гэдгийг бол мэдэхгүй байна. Гэр бүл болгон өөр ингэ зохицуулдаг учраас тэр энэ талаар ярина. За, Мигэгийн хувьд яг яах вэ? Санхүүг амар чухал асуудал гэв. Мигэгийн хувьд юу гэж бодож чинь тайруулах гэж байна. Ер нь санхүүгийн хувьд гэр бүлийн асууж дээрөө эсвэл одоо ингээл үерхэл ер нь бол ингэ суух тийш хандсан те. Би бинтгээ бас за ингэ цаашдаа ер нь амьдрал зохиох юм байна да гэсэн хүнтэйгээ болвол илүү илэн талангуу те. Би тэдэнд өрний цалиа авч шүү тэрнийг эндээ ингэ зарцуулж जैन те. Өр зүйлээвэл тэрийг ингэ өгч जैन. Тэгээд надад тэдэнд өр үлдсэн байх шүү. Гэт ингэ хилчүүл илүү нөө би бинийг ойлгоход бол амар юм болоо гэж бодоод байдаг байхгүй. Тэгээ дээрэс нь бас нөгөө нэг хэрвээ ингээд тэр хүний ингээд цалин ингээд мэддэг болвол эртэн ч юм уу те эсвэл эмэгтэй нь ямар ч ялгаагүй тэгээд за надад тэгвэл илүү байгаа юм чинь чи энэс түр аваад хэрэгжилж яах юм уу гэ мэдээ чинь зээлэх биш шүү дээ те ингээд хэрэгжилчих юм уу яах юм хүмүүс ингээд тутаж гэнэ үү яаж ингээд элен талангуу байсан нь илүү зүгээр юм болоо гэж боддог. Тэгэхгүй бол нөгөө нэг ингээд хардаж сэрдээл те одоо чи та мөнгөд хичүү зэгцэн юм уу ингэсэн юм уу гэхээсээ илүүтэйгээр элен талангуу байгаад тэгээд ер нь жоохон шилэн тас тавьчул айгу амар юм болол гэж би боддгийг. Яг зарим нөгөө нэг ингээд л одоо эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглаж байхад зарим хүмүүсийн хувьд болохоор эмгтэн санхүүгээ илүү бацхан зүгээр гэж ярьдаг. Тэг яад ингэхээр одоо нөхрийн цалин буух хугацааг мэддэг шүү дээ. Хэдэн дөрөг орохыг мэддэг. Зарим нь бүр нөхрийн цалин шууд эхнэрийн данс руу ордог ч юм уу. Ийм байдаг. Тэг нөхөрдөө одоо юу гэдэг нь нөгөө тамхи тариа ойр зургийн хэрэглээний мөнгө бүлдэхгүйгээр шууд ингэж авдаг. Тэг одоо бүгдийг ингэ авдаг хүмүүс ч байна. Нэг болохоор эрчүүд гэр бүлийнхэн санхүүг зохицуулаад эмгтэн хүмүүс болохоор эрчүүдээс 100 хамааралтай буюу одоо нөхрийнхөө өгсөн мөнгийг яг юунд хэрэглэх ёстой тийм юм зарцуулж ингэ өгчдөг юм билээ. Ингэдэг гэр бүлч байдаг. Гэтэ аль нь зөв аль нь буруу гэдгийг бол сайн мэдэхгүй. Одоо магазиныг бол гэр бүлтэй болсон тий. Санхүүгийн тал дээр өөр нь яаж зохицуулж энэ хоёр. Би болохоор ингэдэж штэ яг ингээд хоол хүнс ахуй талын авах юмнууд агаас нэг би өөрөө мэдээд авчдаг. Манай нөхөрөөс ахуй тал руу оролцдог. Тэгээд ерөөсөө нөгөө юм юуны юу байхгүй нөгөө цалингийн ажил хийдгүү, хуваар ажил хийдэг учраас орлого орж ирэх болгонд надад биш юм байна тий. Орлого орж ирэх болгонд миний данс руу за ер нь бол хамгийн багадаа нэг
7 хоногт 100,000 төгрөг ч юм уу те ингээд ер нь бол хэрэглээндээ хэрэглээрэй л гэж байгаа. Тэр нь болохоор хэрэглээ гэдэг нь зүгээр ингээд нэг кофе уугаараа өдрийн хоол идээрэй гэдэг ч юм уу те. Тэгэнгүүтээ хэр орлого орж ирснээс хамаараа заримдаа 7 хоногт 500,000 төгрөг өгнө. Тэгэнгүүт энийг нь би болохоор за савн шампунь авд юм уу, гурил будаага авд юм уу, хоол хүнсний юм авд юм уу ингээд зохицуулаа явчихна. Тэгээ ер нь манай нөхөр нэг айгүй том давуу тал нь намайг ерөөс нөгөө мөнгөн дээр санаа зовуулдаг байхгүй юу. Одоо яачих вэ? Одоо ингэж хөө гэд нөгөө ажилласаа гараад бид нар чинь ингээл нөгөө ажилгүй болчвол одоо яана гэл нэг юм асуудал хийсэн шүү дээ. Тийм нөгөө нэг одоо надад тийм айдас байгаагүй гэх юм уу? Манай нөхөр яг ингээд нөгөө нэг юм санхүүгөө өөрөө яг ингээд дагаа явчихдаг учраас гэхдээ дагаа явчихдаг гэдэг нь тэр хүн ингээд амар мундаг чадaltaй амар их мөнгө олдог гэсэн үг биш л те. Одоо жишээлбэл битээр ингээд би ажилласаа гарахдаа цалингийн зээл авсан байхгүй өндөр цалинтай байсан болохоор тэгээд тэр битээр ингээд юмд хэрэглээд тэгээд тэрийг одоо манай нөхөр ингээд би ажил хэмжүүлж чадахгүй шүү дээ. Манай нөхөр л ингээд төлн миний өмнөөс ч гэх юм уу те төлөө явж байгаа тэгээд зээлэндээ бити санаа зовоорой харин ингээ болгоч шүү харин ингээ төлж шүү гэдэг ч юм уу. Тэгэл яг ингээд ажлынх нь онцлогоос хамаараад сайн олох үедээ сайн мөнгө өгнө жоохон муу олох үедээ бол ядаж нэг 100,000 төгрөг өгдөг ч юм уу те. Тэгэхээр би бол санхүүдээ нэг тийм амар санаа зовоод ахгүй тэр нь намайг амар тайван байлгадаг. Стамр үдээ. Тэгээ аах удаа ингээд түрүү жилийн 3 сард баха битэр чи ингээл 12 сард турмаа гээл 12 1 2 3 сард би аах ингээд нөхрөөсөө мөнгө авч үздэг байхгүй даас руугаа дасаа өгч гэдэг мөнгө авч үздэг байхгүй намайг ингээд зүгээр л өөртөө хэрэглээрээ 500,000 төгрөг өгдөг байхгүй би ерөөсөө өмнө тийм хүнээс ингээд зүгээр л үрээрээгээд 500,000 төгрөгөөс авч байгаагүй заяа тэгээ бүр ингээд амар ичээд идэм билээ тэгээ тэрнээс өмнө өөрийнхөө санхүүг ингээд өөрөө болгож явдаг тэгээд зээл бол өөрөө төлнө одоо гэртээ авах юм байвал өөрөө аавна гэл ингээд яаж яатан бидний цалин гайгүй байсан болохоор бидний амьдрал айгүй сайхан хүрээд идэг байсан байхгүй ерөөс нөгөө нөхрөөсөө мөнгө төгрөг авах шаардлага байхгүй одоогийнхаас шал өөр. Тэгсэн чинь ингээд зүгээр л үрээрээгээ 500,000 төгрөг өсч би бүрт амар иччихсэн. Тэгээд тэр 500,000 төгрөг байлгах ч ёстой юм шиг санагдаад бараг өрөхгүй 7 хоног үрж чадахгүй. Үрж чадахгүй. Тэгээд хүн ингээд зүгээр л өнгө хөрч амар нэг тийм сонирн байдаг. Тэгээд явандаа хүн тасчдаг. Тэгээд сүүл рүү давард юм билээ. Одоо болохоор ингээд өгөхгүй болохгүй яхаа нэрээ. Өнчөөс давраа штэ тий. Тэгээд яг нөгөө нэг юм ажилгүй болсон. Тэгээд итгэмжийн мөнгө орохгүй болохоор яг мөхгүй. Нэг мөнгөгүй л байгаад байна да би гэж мэгээлээ. Тэгээд нөгөө санхүүгийн үед ингээ хоёулаа нээлттэй. Тийм учраас би нөхрийгөө мөнгөгүй авах үеийг би мэддэг. Тэгэхээр тэр үедээ мөнгө нэгтгүү зохицуулцдаг. Мөнгөтэй байгаа үеийг мэддэг. Тэнгүүд мөнгөтэй болохоор манай нөхөр бүр ингээ даасанд нөгөө нь одоо ингээ тэдэн сая яаж хийлээ, тэдэн сая яаж хийлээ гэж орж ирж штэ. Тэнгүүд хамгийн түрүүнд над руу шилжүүлдэг. Хамгийн түрүүнд. Тэгээ тэрийг ингээ битээр хоёулаа мэддэг. Мөнгөний тухайд бол нэг тийм амар юу байхгүй учраас нууж халамалаа гэсэн тийм хардталтай байхгүй учраас тайван байдаг. Харин зөвөр шийдэх хэвээр том асуудлын мөнгнүүд бол амьдралд угаасаа л жоохон стресс болдгоо гэж болдог штэ. Амиг ч яа. Миний хувьд болохоор би яг ингэж боддог юм. Үерхэж явах хугацаа өөр яг гэр бүл болоод ингэчүүл өөр юм санагдав. Үерхэж явах хугацаанд бол санхүү тусдаа. Мэдээж тийм үү. Одоо миний мөнгө бол миний мөнгө лэн тэр хүний бол мөнгө байна. За тэгээд одоо нэг гадуур болцох ч юм уу хэрэглээ нэ тийм бол хоёр талаасаа гаргадаг ч юм уу те айл боломжтой гаргаад ч юм ингээ явчихвал. Харин гэр бүл болвол эрчүүдийн хувьд арай илүү давмгай үүрэг хүлээх ёстой юм болоо гэж боддог. Одоо жишээ нь сая хэлдгэр тий гадна дотныхын юм асуудал идэг одоо үүдэн тий байр тэр одоо тог ус дулаан гэдэг ч юм уу иймэрхүү асуудалтай толгой өвдөхгүй болоод хэрвээ эхнэр нь боломжтой байна шүү дээ. Магадгүй нэг жирэмсэн ч юм уу одоо төрсний дараа бол ямар юмны боломж авах вэ? Багтаа шүү дээ. Тэр өдрийн орлогоноос өөр юм байх. Тийм шүү дээ. Тэр үүрэг хариуцлага бүгд эр хүний толгойд ирэн гомж байгаа байхгүй. Тэр тохиолдолд бол ямар нэг юм яхагүйгээр эртөө өндөө үүрэг хариуцлага хүлээдэг байх ёстой юм санагддаг. Тэр тохиолдолд тэгээд дээрэс нь нөгөө эмэгтэй хүн чинь 100% эр хүний хараад болчихж байгаа байхгүй тий. Одоо ариун цэрэг хэрэглээс ахуулаад хэдэж явах. Магадгүй хүн гоё юм авмаар байсан гэсэн тэр хүн ч мөнгөгүй болчихж байгаа учраас тэрийг ингээд хариуцаад ингээ аваа явж ивэл зүгээр юм санагдав. Би одоо энэ дээр амар том кейс үү. X-ээс халаад л яг салах болсон бас нэлээд том шалтгаан чинь санхүү байсан байхгүй. Тэгээд юу юм гэхээр өмнө нь ч ярьж байлаа. Ингээ гаднаас нь харахад битээр айгуу гоё юм халамжтай те ингээл амар аз жаргалтай гэр бүл байгаад байдаг. Манай нөхөрөөс ажил хийдэггүй. Мэг гэдэг надад ингээд 100 төгрөг шавчирч өгөхгүй. Нэг талдаа халамжаар дутаахгүй. Тэгэл ингээ бүх юм те хүүхдээ хураалах шүн намайг босгохгүй. Тэгэл ингээл хоол унд хийхээс ахуулаа шаш аваад цэвэрлээд байгаа. Тэр нь бол гоё. Тэр хөрч хүн яах юм өрсөх юм уу яах юм те тэр хайраар тэр халамжаар удаан амьдртгуул юм бэлээ л те. Тэгэнгүүт эцэсүүлтэнд би одоо юу орж байгаа юм гэхээр нөгөө төрөөд удаагүй байсан болохоор ээжээс авч амаа эмэгтэй дүүчний тухай үед оюутан байсан стипендийн мөнгөний авч байгаа. Тэгэл ингэж хэлж байгаа. Тэнгүүд гоё
Яагаад төрчөөстэй айгүй халамжтай хүнтэй суудсан тий. Стокой хайранд бөмбөрүүл ингээд яваад алдаж болохгүй. Тий алдаж болохгүй. Хүн харахад бол тийм шүү дээ. Гутлаач өөрөө өмсөж байгаа чинь байхгүй. Гутал хүртэл өмсүүлж өгөөл ингээд яваад идэг. Гэтэл мөнгө байхгүй. Тэнгүүд хүн нөгөө нэг наад цагийн амьдралын хоол хүнснээс ахуулаад хэрэгцээ тог ингээл тогны мөнгөлөхгүй таслаач байгаа шүү дээ. Тэгээ яах юм? Одоо мань хүн миний хүлийг бариад хойлоо ингээд тоггүй суугаад ах юм уу те үсэглэн тэгэл за яах вэ хойлоо болондоо гэд ингээд байгаад ах юм уу за тэгээд 18 тань нэлсэн 2 хүнд бол арай өөр те гэтэл амьдрал ах хүн ингээд зүүр хөвгттэй болцсон хүмүүс хоосон ингээд суугаад ингээд утгагүй юм бэл тэгээд би нөхрөөсөө гойсон юм ганц тэр л ахгүй чи би энэ гэр доторх ажил аюултай шалаа гоох ч юм уу те хоолоо их гэдэг бүгд арахын асуудлыг би зохицуулъя байгаа юм чи би хооллогоод ингээд хийчихнэ чи гараад надад ингээд ажил хийгээд өгөөч цалин авчираад өгөөч гараагүй. Тэгээд хамгийн том салгасан шалтгаан тэр. Тэгээд салсан. Салангуудаа би өөр ажиллая гээд окей за болох юм чи өөрөө зохицуулъя. Тэгээд хоёр хүүхдээ болгоод ажиллая гэж өөрийгөө болгоод ингээд эхэлж байгаа байхгүй. Тэгээд ингээд явчихаар чи би 10 гаруй жил ганцаар явчихаа. Яг ганц биеэрээ ингээд санхүүгээ өөрөө зохицуулаад хин нэгнээс хараат бус байсан хүн яг эр хүнтэй хамт амьдраад ахаад нөгөө санхүүгийн хараат байдалтай орох амар юм бэл. Би болгоод байсан байхгүй тий. Би өөрөө бүх юм ингээ болгоод хэрэгцээгээ хангаад тий илүү дутуу ингээ аргас юм зохицуулаад ядчил би идхийг хүссэн юм идэл тий. Өөрш хэрэггүй тэгэл авахыг хүссэн юм авдаг яага байжгаад эр хүнээс 100 хамаарад ингээд эхлэнгүүт тэрийг одоо тисч твчиж гарна гэдэг бол амар. Тэгэхээр ядчил тэр над захын миний хэрэглээг ингээл давуулаад гэдэг ч юм уу те амар хаоснд амьдруулаад машаа авч өгөл болгох шүг авч өгөөд гээгүй. Гэтэ ядчил бай гэж бодоход миний амьдарч исэн тэр байгаа хэрэгцээг наад зах ингээ хангаад ингээ явж явах хэрэгтэй гэж би боддیں۔ Тийм. Яг байгаагаар нь тэрээс дээрдүүлэхгүй ядаж доош оруулахгүй баймаар шүү дээ, тийм. Би их юм идээд би өмсөх юм юмсаад авахыг хүссэн юм аваад тэгээд түрээсч гэдэг юм уу те таг ус цахилгаан дээр би толгой өвдөгөө амьдарч исэн байхгүй. Тэгэхээр тэн дээрээ толгой өвдөх хэрэггүй. Тэгэхээр тэр тал дээр хэрэгцээ одоо хамтран амьдраад ихэлсэн хинэн нөхөр болж ивэл тэр тал дээр толгой өвдөхгүй л байх хэрэгтэй юм уу гэж бодоод идэв. Би зүгээр нэг сонио ингэдэг нэг юм одоо хүртэл нэг гомдож явдаг юм байдаг байхгүй яг энэ мөнгөний асуудал дээр. Ингээд бид нар ингээд аялалд явахаар болдог байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд надаас чи хэдэн төгрөг гаргах юм ингээд надаас гэхгүй юу. Хэрэг би одоо хадгаламжинд байгаа ингээд мөнгө гаргахад би хадгаламжинд байгаа бүх мөнгөө ингээд гаргасахгүй. Тэгээд би яг тэр үедээ л нэг олуулаа ингээд аялсан болохоор ингээд нэг сарын хугацаанд амар байж дээ. Гэтэ тэр үед той гэр бүл болоогүйсэн болцсон. Болцсон байсан байж чи хэдэн төгрөг гаргахын гэдэг чи хэдэн төгрөг ингээд тэгээ би ингээд угаасаа би тэгсэн хилээгүй би гаргачихсан байхгүй. Угаасаа бид нэр дасан мөнгө байгаа тохиол угаасаа гаргана шүү дээ. Энд чинь нэг аялна гэд цуглуулсан байсан мөнгө юм чинь тэрийг гаргаж л тарах байхгүй. Тэгэл нөгөөдгөө ингээд солиулж малуулаад ингээд гаргасан надад нэг тийм би одоо нэг муучхаараа жоох юм эвгүй хааштай шүү дээ. Ер нь бол миний юм ингээд яг тэр үедээ зөв бодцоод тэгэд уучхаар нэг гараад идэх байхгүй. Нөгөө гомдлон гараад тэг ингээд хэлэхээр эрүүлдэ хэлэхээр ядаргаатай юм. Ядаргаа дахиад ингэж яах юм тэгж яах юм гэдэг юм би ингээд бүр үнэхээр травматай заяа. Тэгэнгүүтээ яг ингээд алкогол хэрэглэжээл одоо би одоо алкогол хэрэглэхгүй л байх хэрэгтэй юм шиг байгаа бодвол. Тэгээд тэгэнгүүт шууд ингээд гарчдаг. Тэгээд тэнд очиод би ингээд гомдолж байгаа байхгүй юу. Ингээд айгуу сонио ингээд надад энэ хүч ерөөс ингээд таалагдаад байгаа юм байна гэдэг. Тэгээд дараа нь яасан гэж дараа нь ингээд нөгөө нэг битээр хоёулахнаа ингээд аялахаар болоод тэгсэн чинь надад мөнгөтэй байж мөнгөгүй хүнээс мөнгө зээлсэн гэж хэлээд тэгээд дараа нь тэрэн зүгээр өөрөөсөө гаргасан л болж таарж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь дахиад хоёр дахин болчихж байгаа байхгүй юу. Мөнгөний асуудал дээр ямар сони нарийн юм бэ. Тэгээд би харамж хэрэгтэй хүнээс бүр харамж хэрэгтэй хүнийг үнэхээр үзээд муухай амар муухай зам байхгүй хэрэгтэй хүн тий. Тэгээд ихтэй хүн нөгөө миний бодлоор юм штэ. Нэг амар одоо чи нэг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй залуу хүсээгүй байхгүй. Тэгээд зүгээр ингээд нэг юм 10 сая төгрөг ажилт явж байгаа 10 сая төгрөг байх юм бол тэрийг ингээд нэг тийм асуудалгүй хоёулаа гаргаад ундаасаа гаргасан чамаагүй зүгээр ингээд надаас харамжгүйгээр намайг аваа явждаг тий. Би надад 10 сая төгрөг байх юм бол би тэрийгээ бас нөхрөөсөө харамлахгүйгээр гаргаа явждаг ийм харилцаа хүсдэг учраас нэг тийм амар даалгаал тэр бомын хөрөнгөтэй байх хэрэгтэй мөрөгтэй гэдээдгүй штэ. Наа чи яасан муухан бэ? Тэндээ 3 дахь нь болохоор би одоо амар ахуун юм яриад байна л та. Тэгээ одоо ярьж болж байгаа ахуун сайн мэдэхгүй л асуудал яригдчих. Тэгээд Бээжинд явж байгаа битээр ингээд нөгөө нэг за марафонд орё гэд гүйлтийн пүүз ингээд яадаг байхгүй юу. Тэгсэн чинь
өөртөө пүүз аваад тэгээд би ингээд бас пүүз авмаар санагдсан байхгүй юу. Тэгсэн чи ингээд за тэгж яагаад авч үгүй гээ өөртөө пүүз аваад тэгээд би бүр тэр үед би ингээд шууд нисэх санаа бүр ингээд бүр шалаар яасан байлээ юм. бүр шалаар нэг болсон заяа. Хүрхгүйсэн бол өөртөө чахгүй байх хэрэгтэй. Тэгээд би болохгүй ядаж өөртөө авахгүй байх тийм тэгээд би ингээд бодонгуудаа би эрэгтэй байсан бол эсвэл би энэ хүний оронд байсан бол би за миний арай ачтай харна гэдэг чаад яач гэд намайг урталтаа ингээд тавиад за миний арай яаж болоо гэвэл би тэр хүний чинь гэсэн за үгүй чи миний арай өөрийгөө бодоо тий алин болох намайг гэж яах вэ гэдэг сэтгэл надаас гарах байхгүй гэжсэн би тэгэхээр би энэ мөнгөний хувьд нэр үнэхээр харамж эрэгтэй хүнээс би үнэхээр үзэн яддаг за би үнэхээр үзэн яддаг амар муухай гоцтой. Гэтэ хүн үнэхээр нөгөө нэг өөртөө авмаар байсан гэж болно л доо. Одоо ингээд чиний хувьд бол за мега мэдчихэж магадгүй ч хамт амьдрэх гэсэн юм чи за мега ядаж ингээд нэг 2 ээлжийн пүүцтэй те гэртээ очиод хуучин чамаагүй тэрийг өмсчин надад пүүц авахгүй юм чи би пүүц авчий гэд ингээд дотроо тэр хүн боцсон байж болно шүү дээ. Гэхдээ тэрийг гэхдээ тэрийг илэрхийлэхдээ арай өөрөөр илэрхийлэх хэрэгтэйсэн байхгүй. Ядаж нөгөө эмэгтэй хүн чи айгүй эмзэг шүү дээ. Тийм ядчлаа учирлаа за миний ард ингээд очиод ингээд ийм 2 пүүц байгаа гэж бодлоо. Надад ингээд өмсөх пүүц байдгүй. Хайрн ингээд энэ удаад авчиа гэвэл нүггүй гэхгүй шүү дээ. Юу яриад байгаа юм би явна гэж дайрахгүй шүү дээ. Гэтэ амар муухай илэрхийлсэн байна тий. Тэгээд ингээд ялангуяа яг энүүгээр юу гэж хэлэх гээд нэхэр эмэгтэй хүн амар эмзэг штэ. Би жоохон үгэнд ингээд гомдоол жоохон үгэнд сэрэгчдэг юм болохоор аль болох нэг эмэгтэй хүнд яг ялангуяа мөнгө төгрөгийн асуудалтай их зөөлхөн за ингээд тэгдэж шүү ингэдэж шүү боломж нь юм байгаа те. Хойлоо дараа сард ингээ тэгээд дараа сар ингээд гэтээ тэр эрэгтэй хүн амлалтаа биелүүлж явах хэрэгтэй. Хойлоо дараа сар тэлгэсэн бол тэр дараа сар тэрийг хийж явах хэрэгтэй. Энэ чинь цаашдаа харилцаа эрүүл явах шинж штэ тий. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. Тэгвэл нэг эрэгтэй хүн гэдэг юм байлээ. За би тэгнэ, би тийм юм авч өгнө гэдэг ч юм уу те. За би тэгчин гэж хэлэнгүүтээ тэрийг ингээд мартчихдаг, хайчдаг. Одоо юу гэдгийг те. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр хэлчихэж байгаа байхгүй. За харин чам тэрийг авч өгнө. Мөнгөтэй болохоор гэдэг ч юм уу те. Мөнгөтэй болчиход идэг. Тийм, тэнгууд нэгэдэг бодно шүү дээ. Хөө за одоо ингээд энийг авч өгөх юм байна гэнгүүтээ. За мөнгөтэй болчлоо. Яг нэг авч өгөхгүй хаана те. Хүлээлт яваад байдаг. Бид нар мартдаггүй. Юусэн мартдаг. Гэхдээ тэрийг ингээд гомдлоод хэлэх хүн байна. Хэлэхгүй хүн байна. Тэгээ хамгийн амар тэр хураагт ч юм гэж боддог. Тий. За энэчтэй гэд ингээд сүулдэ нөгөө хэрэгцээтэй юм авахыг хүссэн юм хөртөө хэлхээч болно. Энэчтэй угаасаа л авч өгөхгүй юм чин дээ энд хэлээд чаад тийм дээ. Өмнө нь авч өгнө гэжээс одоо авч өгсөн юм алгал байж тэгээд энэ нөгөө ингээд нэг шуналтаа тавьчихгүй. Тийм их тийм амар шуналтаа юу гэдэг өмс готлгүйдээ биш байхгүй. Энд чинь нэг наад захын харилцааны нэг хэлбэр байна. Тэгээ хоёр дахь ирэхэд эмэгтэй хүн ер нь хүртэл эрхэлж төнж одоо хүснээ лахгүй л шүү. Тийм биз ямар өөр хаа хамаагүй танихгүй залуу дөр очиод чи надад гутлаа аваад өгч гээгүй. Минь надад аваад өг. Би баг авч өгнө шүү нэр. Тэгээд тэгэхээр сая мига ингээ яриад ингээ сонсож хахад нөгөө нэг надад хамаагүй гэдэг үүднээс ингээ хандсан байгаа байхгүй тий. Чи бит нэг болоогүй гэдэг ойлголтыг өгсөн буюу. Гэтэ тэр аялал явах чиж чи хилдэг гарах юм гэдэг үл арай шир юм аа. Муухай тий. Муухай. Бай гэж гарах л ойлгомжтой шүү дээ. За яг гарахгүй гэж болно. Ингэж болох байсан байхгүй. Окей, хойлоо ингээ аялал явах гэж байна. За хайрд нэг эдэн төргөний л боломж байгаа дээ. Миний хайрд боломж байна уу? Хитэд байхаар окей манус хөөрөөл байгаагаа гарах байхгүй. Үтийштэй хараа. Бүр зээл аваач гарахгүй бэлэн сэтгэл шүү дээ. Хамгийн амар нь бүр ингэ шавхаж гаргана гэж тийм. За бүрээсээ нойлцсон шүү заа гэж байгаа л. Бүши тэгэлтэй хараад үлстэй. Миний хайрт гэдэг юм уу? Ингээд хайр нь байгаа. Надад энэ байна. Ингээ бүгдийг аваа явчих. Гоё явчаад ирээ. Ингээд эргээд биднэрт тэр шулан занг суулгаад байгаа байхгүй да. Тийм эргээд би сэтгэл твсэж болохгүй юм байна. Би сэтгэлээ гаргаж болохгүй юм байна. Тэхгүй юм байна. Энэ хүн чинь юусаа намайг тоохгүй юм байна те. Энэ нэг тийм намайг нэг тийм ач холбогдолтой хүн гэж бодохгүй юм байна гэдэг юм сэв суусаар агаад ингээд сүултээ ингээд цаа гэж бараг юу ч дуурхаа байгаа л. За тийм нэг тал тийм. Нөгөө талд болохоор авч өгөн заяа. Юм авч өгөх юм аа. Тооцоо бодоо наач. Тэ би чам тэтэн төргөөр тийм ямар муухай бэ бидтэй гэдэг хүмүүс амар муухай юм тий. Сүүлд нь одоо ингээд эмхтэй өнгөл уурлаж хэрэлдэг шүү дээ асуудал болсон. Тэг чи намайг өстө юугаар гүйгүүлсэн ингээд тэгээд баргалж аргана гэж авцсан нийтэрэг мөнгөт нь баг бодолж чинь тас тооцоо гаргаж ирнэ. Окей би энэ сард чам тийм юм наа чин тэтэн төрнө өгдөө шүү дээ. Би авч өгсөн. Наа чин тэгсэн шүү дээ. Би авч өгөөстэй надад чи.
Гэхдээ наад төлбөр юу гэж би хийж штэ. Би ганцаараа л ингэж. Тэгээ наад гэдэг чинь тэр нөгөө чи намайг юугаар гийгүүлсэн гэдэг чинь бас амар хутга асуулт байж тээ. Тий хутга асуулт. Эмэгтэй хүмүүст яг ингээ уурлахаар хийдэг байхгүй. Чи юугаар гийгүүлсэн? Би чамаас те одоо үгүй хэдэн тэрбум хаавас нэхээгүй би чамаас машин нэхээгүй юу гэдэг бид нар нөгөө ахуй хэрүүлээ хийдэг байхгүй. Нэг юугаар гийгүүлсэн гэдэг үг чинь тэр амар том юм биш байхгүй да уулын чаавас те сэтгэл зүйн хэрэгцээ одоо би махбодын хэрэгцээ тэгээд дээрээс нь санхүүгийн хэрэгцээг л нэхэд байгаа. Чи энийг намайг хангаж чадахгүй байна л гэсэн үг байхгүй да. Тэгэнгүүт эрэгтэй хүн тэрийг амар хүн дээр тусгаж ингэж авангуудаа окей би чамд ийм ингээд наа чи тэдэн төрний үнэтэй шүү дээ. Би сая энэ сард ийм ингээд эдэн төрний ийм авцсан биш шүү дээ. Гэх шууд данс тооцоо гаргаад ирсэн. Энэ амар. Тэгэхээр нөгөө хэлэхгүй нэрээ чи юу билээ дээ гэж бодно. За тэгэнгүүт яг нөгөө гэртээ сууж байгаа нөхрөөс 100% хараад юм ихтэйчүүд бүр амар болж эхэлнэ. Энд нэг талдаа эхнэрээ ойлгоод одоо тийм шиг юу гэдгийг эрэндээ эргэлээрээ гээд сайн дураараа өгдөг хүн биш. Гэтэл сайн дураараа өгдөггүй яг тааруулж өгдөг хүн байна. Одоо жишээ нь хүүхдийн памперс хэдэн төгрөг, зарим цэрэгэл чинь хэдэн төгрөг яг ингээд янтаа ингэж тааруулаад наадхандаа энэ сараа ингээ болохоор гэж ингэж өгдөг хүмүүс юм. Тэгэхээр тэр хүнд нөгөө өөртөө тий ганц чиглаад аваад идчих илүү мөнгө гарахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр 100% нөгөө нөхрийн хараат буюу яачж болохгүй. Одоо салъя гэдэг ихээр салаа тайчих юм. Одоо хүүхдтэй л болсон маш хүүхдээ чирээ тайчих. Өөрөө санхүүгийн ямар ч хэрэг чөлөөгүй болчихсон. Тэгээд нөхөр нь тийм байгаад байдаг. Ийм байна. Тэгвэл ер нь бол ингээд би эргээ бодохоор одоо ингээд яриан дундаасаа дүгнэхээр харамч эрэгтэй хүн харилцаагаа амар мутгах юм байна. Яг үнэ. Харамж эрэгтэй хүн л харилцаагаа амар мутгах юм байна. Тэгээ ингээд нөгөө юм нуугаад ялангуяа мөнгө нуугаад байгаа бол бүр тэгд юм байна. Тэгж ажиглагдлаа. Зүгээр битэрийн нөгөө нэг энэ тал дээр хэрэлддэггүй ганц нөгөө нэг юм давуу тал нь гэх юм уу зүгээр нөгөө темп юу ч нуудгүй байгаал байгаа байхгүй бол байхгүй байхгүй тохиолдолд ингээд минээр аргалж байгаарэ. За одоо удахгүй ингийн шүү. Байгаа тохиолдолд угаас ингээд асуултгүй шууд ингээд мөнгө өгчдөг болохоор амар 50 байд юм байна. Тэгээд одоо жишээлбэл сайн нөгөө Япон явхад бид нар ч нөгөө сая Япон явлаа шүү дээ. Тэгэхэд ингээд уг нь бол Темка ажлын бүтэмжтэй байсан бол надад ингээд Карманы нэг ганц 2 сая төгрөг өгнө гэж ярьжсэн байхгүй юу? Тэгсэн чинь ажил нь угаас нэг зуны үйлрэлт нөгөө удирдлагын чанартай учраас хүмүүс амраа явждаг ажил олтоогүй. Тэгээ надад ингээд харин одоохондоо яг ингээд өгөх мөнгө байхгүй наа гингүүд нөгөө зүгээр надад ингээд нөгөө цалин байгаа. Би цалингаасаа ингээд аваа явчихна 3 сая төгрөг аваа явчихна хөрөх хөө гэд ингээд явчихаар ийм нөгөө нуухгүй болохоор харилцаа нөгөө юу яахгүй юм шүү. Тийм амар хэрүүл маргаан болтгүй юм шиг байна шүү дээ. Тэгээд угаасаа нуухгүй байгаа учраас нөгөө одоо чи надаас юм байна шүү дээ. Чи надаас ингээд юугаар одоо нөгөө төрөний нөгөө нэг амиг хэлсэн. Чи намайг юугаар гүйгүүлсэн гэдэг үгч гартгүй юм байна. Нуудгүй болохоор би яагаад гэдэг тэгэхээр тэр хүн мөнгө байгаа надад мөнгө өгснийг нь мэднэ. Мөнгө байхгүй учраас өгөхгүй байгааг нь мэднэ. Тийм учраас тийм үг юусаа гартгүй юм байна. Сая яг бодсон ч юм. Тэгэхээр ер нь харамж эрэхтэй хүн л харилцаагаа амар муутгад юм биш. Тийм шүү дээ. Цаанаа хаана хідэн данс таач байгаа тий. Цалин яг хідэн дүрг авдаг гэж мэдгүй хүмүүс ингээ байдаг шүү дээ. Нөхрийгөө өгсөн мөнгийг л ингээл цогцолгаал чардаагаал ингээл гүгээд байгаа хүмүүс өндөө авах. Гэтэл мань хүн цаанаа хид офшор данстай болцсон байгаа чинь тий. Гэтэ энэ бол бүх хэрчүүдийг хэлээгүй шүү. Зарим хүмүүсийг л хэлж байна. Тэгээд ингээд өөрөө хувийн хэрэгцээнд ингээ зарцуулдаг. Нэг талтаа тийм. Нөгөө талтаа болохоор түр хэлжсэн тий. Бүх мөнгөний ингээ шахаж авдаг юм ихтэй хүмүүс байна. Бүр ингээд Германы хууг нь хамждаг тийм. Хууг нь хамдаг. Германы мөнгө ч байхгүй тий. Тэгээ маа найз охин өөрөө нэгтлэн байхгүй. Аюулгүй олон хүнтэй ингээд газар ажилладаг. Тэгээ тэнгүүд ингээд эхнэрүүд нэрт цалингийн авдаг. Гэл тэнгүүд ингээд чар ус сайн гэсэн чи тийм штэ чаавас тэгэл эхнэрүүд нь ирээл цалин бухаа хэрэрдэг гэж аахгүй. Ирээд ингээд бүх цалингийн хамаад ингээд аваачдаг. Тэгэнгүүтээ яаж тооцоолж буцаагаад юм уу те өдрийн нөгөө бидний эсрэг дүрд ордог байхгүй. Өдрийн нөгөө тамхиныхын мөнгөний тэгээ юу одоо юу гэдэг те нэг хилээ төт юмныхын мөнгөний эхнэрээсээ буцаагаад гойж ингэж авдаг гэж байгаа. За би нэг тамхи татах гэсэн ингэ тамхины мөнгө гэдэг ч юм уу те. Тэгэхээр бүр амар хэцүү байгаа те. Гэтэ энийг хоёр талтай ярьд юм билээ. Энийг ажил хийгээд идэг тэгээд өөрөө ингэж нэг дураараа тамхи аваад татах мөнгөгүй найзуудаа нэг гарчиг ихлээр дансах мөнгөгүй байх амар хэцүү юм те. Энэ тал дээр болохоор яг нөгөө нэг тэр эмэгтэй хашраацсан байж болно л да. Цалингаа аваад нөгөөдгөөр тоглодог ч юм уу, уудаг ч юм уу. Гэхдээ бүр яг бодит жишээ заяа. Бодит жишээ. Манай ээж надад ингэж ярьжсэн байхгүй. Би ингээд аав чинь цагдаад ажилладаг байхад цалингийн буухад нь би бүр яг ингээд нэгтлэнгийнх нөрөө
өрөөний гадаа хүлээж идэг гэж ярьж байгаа байхгүй яа тэгэхээр манай аав нөгөө арх удаг байсан учраас яг гараад уртлынхаа дэлгүүрт юу тавьчихдаг заяа үр тавьчихдаг тэгэнгүүт ээж ингээд зогсож байгаа л ахгүй бол тэр дэлгүүрийг ч орж ирэнгүүтээ өө тэр надад тэднэр нөртэй өө энэ надад тэднэр нөртэй гэж орж ирэнгүүтээ төвтрээ барьж аваад нөгөө цалингийн аваа явчихдаг тэгэнгүүт хэрвээ ээж тийм зогсож байгаа цалингийн авах юм бол тэдэн дөрөв нөртэй юм уу би танд өнөөдөр тэдийг нь өгчий дараа сарын цалингаас нь тэдийг нь өгье гэдээ ингээд зохицуулдаг гэж байгаа юм. Тэгэхээр яалтчгүй нөгөө хашаа тохиолдол байна. Ээж чинь залуухан дөнгөж 19 тахта намайг төрүүлсэн шүү дээ. Тэгээ намайг төрүүлэнгүүтээ араас нь удаагүй манай дүү төрсөн. Тэгээ ингээд гэртээ 2 хүүхэд өсөж байгаа тий. Ээжийг бол би бүр амар ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй тэгж нөгөө хашаад хэрэгтэй хүмүүс байна. Бага уучдаг тоглолцдог. Тэр олоо ингээд түрүүн цэгээ ингээд ажилласаа ингээд гарцсан одоо ингээд санхүүгийн хувьд ер нь айгүй нэг тийм 50 байсан. Би өстө санхүүгийн хувьд амар дигэн доо байсан шүү дээ. Яг энэ чинь нөгөө нэг заавал одоо та ингээд хүүхдүүдтэй тий. Гэхдээ ингээд бүр надаас айгүй хэцүү байсан маа шүү дээ тий. Гэхдээ би ингээл яг өөр дээрээ ингээд бодоод үзсэн чинь одоо тийг би яах вэ гэл. За ингээд ямар ч ажил холж хийн ямар ч ингээд болон бүтэн ингээд тэгсэн мөртлөө нүг 2 3 зүйл ингээд давхцаад ингээд тэр чигээр ингээд шууд ингээд банк гэл унчаар хүн чинь ингээд тэрнээс ингэж сих гэж нэрээ нилээн тийм шууд ингээд хөөх ямарс би анхудаа ийм нөхцөл байдалд орж үзэж ингээд өөрөө ингээд за болон бүтэн гэл амар ингээд сүултээ ингээд эмхтэн хүн шантраад эхлэхээрээ эрэгтэй хүний харьяат байснаа ойлгох юм л шүү дээ. Ингэдэг байсан юм байна, тэгдэг байсан юм байна. Тэрийг тэр хүн зохицуулдаг байсан юм байна. Тэгсэн чинь би тэрийг нөхдөг байсан юм ч юм уу те. Ингээд эргээд нөгөө нэг эмгтэй хүн зөвтгөлөө хагаал гэм билээ. Тэгвэл ингэсэн байвал би дээр тэхвэс юм биш үү? Тэхвэс юм биш үү? Шантраад эхлэнгүүтэй л бас нэлээ эмгтэй хүн буцдаг шалтгаан тэр л юм билээ. Санхүүгээ хараад байсаар байгаад өөрөө нөгөө би даасан санхүүгээ зохицуулах чадваргүй болчоод тэгээ буцаад нөгөө нэг эргэж санхүүгээс олж эвлэрдэг гэж юу? Тийм. Санхүүгээс болоод эвлэрдэг нэг тиймэрхүү тал байна. Гэтэл стил тэр эрттэй хүн бол өөрчлөгдөхгүй л байхгүй. Өөрчлөгдөхгүй. Гэхдээ санхүүгээ ингээд түрүү нөгөө аамын хэлсэн нөгөө нэг олон данстай байдаг гээд одоо жишээлбэл би миний хэрэгцээ хангагдаад манай гэр бүлийн хэрэгцээ хангагдаад за хүүхдтэй болсон байлаа хүүхдээ идэж юу хөмсөх хүүхдээр каш маш памперс бүгдээрээ байгаад миний ойр зүрийн хэрэглээний юм болсон те бид нар ус дулаан янз бүрийн юм өгцөн байрандаа ингээ сайхан амьдэрч ийм бол үнэхээр чадж байгаа бол надад хідэн настай байх нь төвч хамаагүй нэг унаа тийм хэдийг олж ийн тэрнээсээ одоо гэр бүлийн амьдралаа болгоод байгаа бол цаана надад ингээд мэддэхгүй хідэн нас байсан ч хамаагүй дансанд нь хідэн рүү байсан ч хамаагүй одоогийн байдлаар бол бид тэр хоёулаа бие биенийхээ нөгөө нэг нээлттэй учраас дансны тэр нөгөө нэг нэвтрэх юм уу гэн. Гэтэ нэвтэрч үзээгүй л те. Гэтэ ер нь бол ингээд нөгөө нэг нэвтэрч яхад ингээд нөгөө нэг пас масыг харж болтой шүү дээ. Өө чи юм пас хийсэн үү? Би юм пас хийсэн шүү дээ. Тэгэл хоорондоо ингээд ярьж идэг те. Тэгээд тийм нууцгүй байх нь гэр бүлийг бас магадгүй нэг талаараа амар тайван байлгах юм байна. Эмэгтэй хүний сэтгэл зүг бэлтчихдээ юм байна. Бэлтэж яхах нь амар чухал. Тэгэхгүй болохоор зарим эмэгтэй хүн чи ингээд идэв шүү дээ. Өө өстой би нэр амар олж байгаа. Би өстой мөнгөтэй. Тий. Би баян. Тэгээд тэр баян мөнгнөөсөө надаалтаа гэхээр хачир дээр нөгөө дасанд мөнгө байдгүй 100 төгрөг байдгүй те. Тэгэнгүүт тэр хүн чи ингээд нөгөө чи чамд ингээд байгаа гэдэг хүлээлт өгчөөд хачир дээр байхгүй байгаа шүү дээ. Эсвэргээрээ хайр мөнгөгүй шүү гэх юм бол бид нар бас яахаа зогцоо хараа бодчих шүү бас те. Сэтгэл зүгөө бэлтчихэж байгаа байхгүй тий. За энэ 7 хоног ч юм уу эсвэл энэ сар нэг жоохон гүрийхэндээ гэдэг ч юм уу. Одоо тэгэхээр яг ингээд эцсийн ингээд баг дүгнэлт нь шүү дээ тий. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй хөрсөлдөд тах хэрэггүй юм билээ. Яг юм уу? Ер нь тийш. Тэгэл угаасаа тэгэл би нөхрөөсөө найзалгаваасаа ч юм уу те гажууд байгаа хүнээс баг цалинтай байж болно те. Асал их цалинтай ч байж болно. Гэхдээ тэр хүн үргээ хүлээж лах байна. Үүрэг хариуцлага хайр хоёр л халамж хоёр л ингээл ялгчих хэрэгтэй л байгаа юм л та. Тэгвэл яг ингээ болох гэдэг. Тэгэхгүй бол хайртайгээл ингээл нөгөө нэг хамаг юмнуудын даагаад байж болох те. Тэгэл ингээл нэг юм гимхтэй хүн чинь эрэгтэй хүний хариуцлагыг ингээд давхар үрээд ирэхлээр л тэр ингээд голдрол нь алдагдаа явчихад байгаа юм л та. Гэр бүлийн амьдрал гэдэггүй болчих уусаа хэлдэг штэ. Эгэр хүнд үүрэх ёстой ачааг нь үүрүүл гэж байгаа. Тэг ингээд одоо ингээд дургуц хүмүүс байж магадгүй. Гэхдээ эгэр хүний үүрэг хариуцлага гэж юм тустай байгаа штэ. Та тэр айлын нэг баг нь таны үүрэг хариуцлага эмэгтэй хүнийг бодвол тодорхой хэмжээний 10% ч юм уу арай илүү байх ёстой. Гүйсийн хувьд ч гэсэндээ. Илүү байгаа шалтгаан нь тэр хүн ажил хөдөлмөрөө тасралтгүйгээр хийх боломжтой байхгүй юу? Бид нар болохоор за гэр бүлээ төлөвлөлөө, хүүхдтэй бол ирлээ, жирэмсэн боллоо, хүүхдүүдийн хугацаанд гэртээ байлаа, хүүхдээ асрахаар гэртээ байлаа. Энэ хугацаанд чи яалтчгүй л цалин мөнгнөөс тасарч байгаа учраас тэр хугацаанд бол эрэгтэй хүн яалтчгүй энэ үүргээ биелүүлэх ёстой болж таарч байна. Тэгээ өөр хиндээ найдах тийм биз дээ. Жирэмсэн байж цогточод ажиллаа гэж яваад ах чаашийн төрчүүд одоо энэ л хүүхдээ чирээд ажил яваад хийгээд явна гэж байхгүй. Уусаа тийм үгүй дээ. Эмэгтэй хүн шуналтай байж ир хүнийг амжилтанд хүргэнэ гэд мазрат ч юм уу хэлсэн үг байгаа юм.
Гэтэл эн чинь нөгөө нэг шунал наад захын хэрэгцээ хоёрыг бид нар ялгадаг юм билээ. Тэнгүүтээ одоо юу гэдэг эмгтэй хүн те юм ч мавмарын тийм ч мавмарын инээ тэрээгээд ингээх тусам энэ шуналтай юм шиг байгаад идэг. Эн чинь амьдралын хэрэгцээ болчихж байгаа. Нөгөө амар олон тэр гонтой хүмүүс яриаггүй шүү дээ. Хөдлөх гээд штэ тий. Хөдлөхгүй дээ. Би хэрэгцээгээ зөвхөн наад захын хэрэгцээгээ хангамаар байна. Одоо бидний хувьд бол те нэг орох хоронтой болмоор байна. За байж орох хоронтой болчлоо. Окей. Тэгвэл нэг унах унаатай болчих л доо. Энэ зүгээр хэрэгцээ байхгүй. Окей. Нэг орох хоронтой болсон доторхын нэгээ тогтчулна тийм үү? Айл гэрт байх хэрэгтэй юм авах хэрэгтэй болно. Унах унаатай болно. За тэгээ боломжинд бүрждэг юм бол бас нэг те байшинтай болчмоор байна. Тийм зүсэнд гардаг байшинтай болчмоор. Өөр нэг тийм цаашаагаа одоо юу гэдгийг газар аваад одоо тэр арал аваал те нэстэг онгоц авъя гэхгүй шүү дээ. Энд чинь амьдралын зүгээр энгийн наад захын эрүүл урт удаан тайван жаргалтай амьдрах гэдэг хэрэгцээгээ хангахын тулд эрэгтэй хүн жоох ингэж л юм байна бэл. Тэгхгүйгээр за болно доо гэдэг яг ингээ байгаадаа ингээд за одоо ингээ болно шүү дээ. Өөрөө өсгөдөө гэж болно шүү дээ ингээ байх тусам тэндээ эрэгтэй хүн дасаад тэгээд илүү хурх авчдаг юм шиг. За болчлоо юм чинь одоо би нэг тээ хийгээд яадгийн. За эндээ ингээ болоод байгаа юм чинь энэсээ цаашаа юу хүсдэг гэдэг ч юм уу. Ингээд нэг үүрэг хачаана багасаад за тэгээд эсэргээрээ эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсийг ажигладаг. Яг ингэхээр гэр бүл авч явж чадчихна үгүй юу те. Ингээд 1 сар 2 сар өсрөөл нэг 2 сар тисэхүүгүй юу да. Тэгэл тисэхгүй ингээд байгаад эхлэнгүүд нөгөөд чинь чадахгүй штэ. Чадахгүй болоод эхлэнгүүд ханцаа шамлаг өсөд ирдэг байхгүй. Би чадахгүй юм биш. Би яачил дөө яшиг хүүхдүүдээ өсгөхөд баймааргүй. Би өөрөө тийм көсрийн амьдралаар амьдраад баймааргүй те. Юм юучгүй, идэх хоолчгүй, өмсөх хувцсчгүй дээрээс нь тийм амьдралаар амьдрахгүй тулд яагаад гэхээр эмэгтэй хүмүүс нөгөө юу ч хамаагүй хийгээл амьдралаа ингээд зүтгээд эхлэх байхгүй. За ингээд үүрэг хариуцлах нь эрэгтэй хүн үүрэг хариуцлахыг ачин дээрээс нь бүр ингээ аваа ичлаа штэ. Тэгээ аваа ичингууд нөгөө эрэгтэй хүн чи юу хийж эхлэх юм гэхээр нацгарч эхэлнэ. За энэ болгоч тийм чи миний эргэнд юусоо байхгүй дээ гэдэг юмаа ойлгоод эхлэнгүүтээ зав зайтай болж эхэлнэ. Ажил хийх сонирхолгүй болж эхэлнэ. Тэгээ яа тий нөгөө уулт нь эхэлнэ. Хэрэгтэй хэрэггүй юм ба сатаарч эхэлнэ. Зав нь ихтцэн үүрэг хариуцлах гэдэг юм мартцсан. Угаасаа би байсан ч байгаагүй ч манай хүн намайг тийчээчэндээ гэд ингээ байж байгаа хүмүүс хөдөлгөөн болж эхэлдэг юм шиг. Тэгэхээр юу ч болж исэн 2 сар ингээд нүдэ ханаад тэгэл 3 сараас ханцгаа шамлах гэдэг нь штэ. Түлээд тэрийг 6 сар болгох гэдэг юм шиг. Хашаах тийжсэн байхгүй. Хашаахан ярьжсээр анаас миний бүр ингээд ой танд үлдсэн нэг юм байдаг байхгүй. Эрэгтэй хүн зүгээр л юм том болцсон хүүхдээ. Харахад том тий амар ухаантай юм яриад ингээл гэж би бол одоо дотроо нэг 9 настай хүүхд тахгүй. Тэр нь үдэг шиг гэж. Наа чи хүүхд штэ. Шууд гэж байгаа байхгүй. За тэгээд ашаахтай ингээл амьдрал яриад нэ тэргээд ингэж бод. Ойлгодгүй юм миний дөө. Эрэгтэй хүний хоолой дээр амьдрал тулахгүй бол байгаа л идэв шүү. гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нь юу гэсэн үг юм байхаа гэдгсэн чинь яг ингээд нүдэрэ хардаг гинэ. Эхнэр хүүхдний тоолгүй болол амьдралд ороотол бүр ингээд тагтагтаа тулдаг гэж байгаа байхгүй. Тэр болцсон нүдийг чийсэн байна. Хараалсан байгаа шүү. Хашихыг үдлэхийг үлээгээл хараад исэн байна. Гэтэл манайс тэр хүлээж чадахгүй болчиход байгаа байхгүй. Тэнгүү тэрийг ингээд харсан чи хашаах ингэж амьдрахгүй юм байна. Амьдрал юм биш юм байна. Би энэ амьдралыг би авч явах хэрэгтэй юм байна. Тэ би хөдөлгөх хэрэгтэй юм байна. Би энэ хүмүүсийг сайхан амьдрах юм байна гэдгийг би тартагтаа тулчиж ойлгосон гэж байгаа. Тэгэхээр тэр хүртэл хэр олон хүн тисэхвэл гэдэг байна. Амар аз тэгжээж ойлгодог гэж. За тийм байх нь шүү хүүхдүүдээ ирчүүдээ. Жохон тисгэл хэрэгтэй. За манай нэвтрүүлгийн ерөнхий түншээр Jameson брэнд хамтарч ажиллаж байгаа. За Jameson брэндийн албасны дистрибьютор бол Монгол MBX концерн компани байгаа. За тэгээд бидний ингээ урд байгаа витаминууд бол жирэмсний витамин байна. За тэгээд эрэгтэйчүүдийн тестостерон нэмэгдүүлэх бүтээгдэхүүн байна. Тестостерон ихтэй залуучуудад эмэгтэй хүмүүс айгүй татагддаг шүү. Залуучуудад тэгээд иршүүд байдаг тийм их хүмүүс. За дээрээс нь яг ингээд тестостерон багасаад ирвэл эрэгтэй хүмүүс жоохон өвчин тусах айгүйх нэмэгддэг. Ханиа томоо хурдан хүрдэг ч юм уу те. Ийм байдаг. За тэгээд энэ бас өсвөр насны хүүхэд болон гормоны батгтай эмэгтэйчүүд эрэгтэйчүүд зориулсан юм арсны витамин байна. За мэдээж омега 3 витаминууд их мэдчлэн маш олон 60 гаруй төрлийн витаминуудыг Монгол MBX-ийн салбар CD Farm эмийн сангууд болон бусад эмийн сангуудаас та худалдаа авах боломжтой шүү. Одоо тэгээ нөө ханиа томооны эдсээ хөвлөрч эхэлчлээ. Анзаарсан бол одоо нөгөө маш хурдан халуураад хүндрээд байгаа ханиад гээд одоо ихнэлхэн центр дүүрсэн байна. Хүүхдүүд өвдөд эхэлсэн байна. Тэгэхээр тий өвдөхөөс нь өмнө биш өвдсөний дараа биш өвдөхөөс нь өмнө урдчлан сэргийлэл өрний эрүүлэндэд анхаарахгүй бол манай Монголын өвөлчийн өөр ямар л тийм ээ. Тэгэхээр витамин гэр бүлийн гишүүн зориос уучаас манайхан бас хэрэглээд үзээрэй. За энэ хүртлээр бид нартай цуг байсан эрхэм хүндэт сонсогч эмэгтэйчүүд ирчүүдтэй маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар эргэ олзъя. баяртай. Дасгал ажил
Амьдралын сорилт бүр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.